Сайн байцгаана. За, fly fishing би даад суръя гэд ганцаараа сурчих гал оролдоод одоо 3 дахь бичлэгэн дээр ирлээ. За, эхнийхээ бичлэг дээр бол ерөнхийдөө уурхтайгаа танилцаад, хоёр дахь дээр нь за өнөөдөр бол ер нь жоохон шидэж үзнэ. Гол дээрээ ирсэн байгаа учраас би гол дээрээ лидерийнхаа утсыг ерөнхийдөө хийхгүй, лайнаараа гол руу шидэж үзье гэж бодож байна. За тэгээ ер нь бол өмнөх хоёр дахь дугаард маань хүмүүс юу гэж бичсэн байна гэдгийг бас сонирхъя гэж бодож байна. За ер нь та бүхэн болж өгвөл коммент нэг харамлахгүй бичээрэй. За комментууд нь ингэж байна. За амжилт хүсье. Гоё гэж байна. За амжилт хүсье. Анханаас нь дэмжиж ирсэн шүү. Хүмүүсийн юу гэж хуцах нь ямар ч хамаагүй шүү. Өөрийн хийх гихнээ бүгдийг хийгээрэй гинэ. За баярлалаа. Жохон сул тавиад өгөөрөө гараа амжилт гэж байна. За баярлалаа. Уурганыхаа бариулыг эхний үедээ хэвштлээ цамцныхаа ханцуу руу хийчдэг гэсэн шүү. Тэгэхээр бугын хөдлөхгүй байж хэвшдэг гэж бороо хүмүүс зөвлөж байна лээ гинэ. Одоо нөгөө уурга ерөнхийдөө энэ ханцуу руугаа ингэж хийчих юм бол яг энэ 45 дээрээ ингэж барьнаа л гэсэн үг юм байна л да. За ийм зөвлөгөөнүүдийг гоё бичээрэй. Утас нь тас гэж дуугарч байвал буруу шидэгдэж байгаа гэсэн үг шүү гинэ. Ингээ шидэн гол час гэдэг дуурайд байдаг. Тэгэхээр тэр бол буруу юм байна шүү. За чамайг харж байгаад хамт сурчнаа хаа гинэ. Тэгээд сураараа аль болох би ингээд яг зөв сурахыг хичээн. За тэгээд дээрээ ингээд суралцъя л гэсэн үг шүү. Суур онол их зөв байна шүү. Fly line-гүй наад дасглаа сайн хийгээрэй. Амжилт бороо гинэ. За энэ нөгөө би уцаа хийхгүй ингээд шидэд байсан те. Энэ дасглаа маш сайн хийгээрэй гинэ. За тэгээд ийм коммент бичсэн байна. За энэ коммент бичсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд мэддэг чаддаг юмнуудаа гоё бичээд өгөөрэй. Одоо өнөөдөр бол ерөнхийдөө ингээд шидээ жоохон уцаа ингэж хол явуулт сурыг. За нэг 10 м уц гарчлаа. За ерөнхийдөө энэнгээрээ шидэж үзье гэж бодож байна. За ингээд өөдөө салхитай байна. За нөгөө түрүүнийхээ юуг одоо үзье. За 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4. За ер нь энэ ханцуундаа нөгөө түрүүний залуугийн хэлдгээр ханцуу руугаа энийг хийчихье. За ингээр ер нь бол ингэчгээр яа ингэ тэгшин болчт юм байна. За одоо үзье. 1 2 3 эх үдээ. За ханцуу руугаа надад жоохон эвгүй юм байна. Чад гэж дуурж байна. Тэгэхээр энэ бол буруу гэсэн шүү дээ. Чад гэж дуурахаараа буруу байдаг гэсэн. За ингээд хоошоо аялаа, урагшлаа. 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 Болоотж байгаа юм шиг, болохгүй ч байгаа юм шиг, гараа ингэж байгаа юм шиг жоохон эвгүй байна. За дахиад үзье. За сая газар дээр ерөнхийдөө нэлээ үзлээ. Одоо бол гол руугаа шидэж үзье гэж бодоод байна. За миний лайны үзүүрт бол литр метр за тэгээд янз янзын өгөөш бол байхгүй шүү. Энэ хоосон утас л байгаа. За тэгээд хүмүүс ч бас тэгдэг шүү дээ. Тэгээд бас хардна. За гол дээр загас өрөөд нэг зөвхөн ледрээрээ шидэж байгаа шүү. Утсаа ингээ богнохноос нь холдоо шидэж үзэх гээд байгаа шүү дээ. За одоо хол явуулнаа. Чуба. Зэй. Сүйдэгтэр нь час гинэ. За дахиад үзье. За энэ богдохондоо бол ерөнхийдөө ингэж болоод байгаа юм. За жоо хол явуулъя. Чуба. Энэ гаргасан энэ утсаа яг тултал нь бол явуулж чадахгүй байна. Жог хэцүү байна. Гэтэ сурнаа. Ер нь ингээ оролдоод байх тусам ер нь тийм айгүй айтаахан болж байна. Тэгээ бүр ингээд хийгээд баймаар
шидээд баймаар санагдаад байгаа байхгүй. За одоо зүгээр машин бариад явж байгаа хүртэл ерөөсөө байнгын машин дотроо хүртэл нэг ийм өглөөдөө гүйж яхад хүртэл дандаа нэг ийм энэ дасгалыг ерөөсөө байнгын хийгээ яваад байгаа. Бүр донтчдөг юм байна. За дахиад үзье. Энэ агаар дээр миний утас яг зөв явж байгаа үг нь бас би сайн мэдэхгүй байна. Энэ яач вэ? Оо, энэ маань эргэцсэн байна шүү дээ. Сон явахгүй байсан. Голцоо маань эргэчих. Голцооны маань нүхнүүд маань эргэцсэн байна. За дахиад үзье. Нөө хүүтэй юм аста хөглөж байна. Нэг бол голцооны эргэчих, нэг бол хөлөндөө орооцолтуулчих, нэг бол чулуунд орооцолтуулчих. Чуба хүүтэй. Энэ нэг л сая явж өгөхгүй байгаад ах юм. Сая ихгүй явж исэн. Энэ яач вэ? За дахиад үзнэ. За. Сая өстө гаргасан байсан утаснуудаа сая яг бүгдийг нь явууллаа. За дахиад жоохон гаргачих. За одоо энийг дахиад бүгдийг нь явуулсарыг. За би одоо ер нь бол зөвхөн кастингаар шийдэж сураад байгаа шүү дээ. За ингээд кастингаа ер нь жоохон өөрийнхөө хэмжээнд нэг барагцаалдаг болчих юм бол за тэгээ одоо яг загсаа яг яаж барих вэ? Загсаа яг одоо яварсан загсаа яг яаж гаргах вэ гэдэг эднүсийг бол би ерөөсөө мэдэхгүй. Энэ яагаад байна? Нэг л сонио явж өгөхгүй байгаадах юм. Пүү. За л гэж байна. Жохон ингэсгээд зүйтэй. Супер. Болохгүй наа. Дахиад дасгал сургууль хийх хэрэгтэй. Супер. Сайст гоё явлаа шүү дээ. Сайн гоё явлаа шүү. Дахиад нэг үзье. За. Супер. Бараг явуулаад байгаа юм шүү. За ингээ энэ мэдчлээ ингээд ерөнхийдөө дасгалуудаа бол хийж гин. За тэгээд ер нь дахиад маш сайн хий. Ер нь бол би бол ерөөс хаачгүй болоогүй байгаа. Тэгтээ 6 сарын 15 болтол бас хаачгүй болоогүй байна. Тэгэхээр надад боломж бол байхаа л гэж харж байна. За ямар ч тач ихний удаадаа төрөж 2-7 хоногийн өмнөөс эхлээд уурга дамар одоо энэ line leader гэдэг зүйлтэйгээ анх танилцж яснаа бодох юм бол өнөөдөр бас ганц нэг ийм одоо нэг ийм кастинг ерөнхийдөө нэг барагцаал шидэж ерөнхийдөө үзэж байна. За тэгээд ер нь болно. За дараагийн дугаараар дахиад уулзъя.